За сайн байцгаана уу багш нараа. LMS системийнхээ ухаалаг утсанд зориулсан аппликейшнийг танилцуулж байгаадаа таатай байна. За аппликейшнаа татахдаа мэдээж Play Store-оос татна. За Play Store-оос iDoWoW гэд хайх юм бол энэ iDo технологи LLC гэсэн энэ аппликейшн маань гараад ирнэ. Ийм хэсэгний зурагтай. За энэ аппликейшнийг та Android утсан дээрээ суулгаснаар аппликейшнээ суулгаснаар сургуулийн ERP системийн аппликейшнийг ашиглах боломжтой байна. За энд аппликейшнээ суулгаснаас сургуулаа сонгоно гэсэн бичиг гарч ирнэ. Эндээс мэдээж New Era буюу өөрийн сургуулаа сонгоод дараагийн сонголтыг сонгоно. За энд нэвтрэх нэр нууц уг нэхэн энэ дээр ямар нэвтрэх нэр нууц уг авах вэ гэхээр сургуулаас өгсөн @new era edu.cgmn-тэй хаягаар багш сурагчид нэвтрэнэ. Харин эцэг эхчүүдийн хаягийг ангийн багш нар гараараа мэйл хаягийг аваад шивж өгснөөр энэ аппликейшн руу нэвтрэх боломжтой болно. За би өөрөө ангийн сурагч Тэмүүлэнгийн 7-гийн Тэмүүлэнгийн ихээр нэвтэрч үзүүлээ. Тэмүүлэн 2024 @newera.edu.cgmn. За пассворд нь. За энэ аппликейшны маань эхний хувилбар одоогийн байдлаар зөвхөн Android хэрэглэгчд буюу LG, Samsung, Huawei гэх мэт ухаалаг утсыг ашигладаг хүмүүс зориулж гарсан байгаа. Удахгүй App Store дээр энэ аппликейшн маань тавигдахаар Apple-ийн төхөөрөмжүүдэд ашиглахад боломжтой болох баха. За ингээд сурагчийн ирэхээр ороод харах юм бол эрс, дүн, арга хэмжээ, даалгавар, хичээлийн хуваар, зөрчлийн мэдээлэл гэсэн энэ аппликейшны тусламжтай дараах 6 зүйлийг сурагч эцэг эхчүүд ингээд аппликейшныхаа тусламжтай за манай хүүхдийн эрдэс нь юу байгаа болж байгаа, дүн нь ямар гарч байгаа, за ямар сургуулийн зүгээс арга хэмжээ төлөвлөсөн, за гэрийн даалгаврууд нь ямар даалгаврууд ирсэн, аль алийг хийсэн илгээгээгүй байгаа юм бэ гэсэн сонголтууд, мөн хэдэн цагаас тарах орох хичээлийн хуваар болон хичнээн ямар багш зөрчил бичсэн бэ гэдэг мэдээллүүд гарч ирнэ. За эртний мэдээлэл рүү ороод үзэх юм бол ерөнхийдөө ингээд календар байдлаар гарч ирнэ. Одоогийн байдлаар нөгөө карантины үе байгаа учраас яг сургуулийн үндсэн хуваар ороогүй байгаа учраас энэ дээр эрсдэлээр бүртгэл бол хийгдээгүй байна. Хичээл чигдрээд ингээд ирэхлээр эрсцээ багш нар оруулаад ирэхлээр эрсцэн энд харагдана. За дүнгийн хувьд бид нэр өмнөх үйлрэл LMS систем дээр сурагч хүрээр дүнгээ оруулсан. Тэр дүнгүүд маань гарна. За мэдээж таарууд нөөрөнгөөр боломжийн сайн үнэлэгдсэн үнэлгээнүүд нөөрөнгөөр ингээ гарч ирнэ. За ерөнхийдөө дүнгийнхэн задаргаа гарч ирнэ. Эрц нь за 100 авсан байна. Явцын шалгалтын дээр 90% авсан байна. За улирлын шалгалтын дээр 75% аваад гэрийн даалгавар нь 83%-тай ингээд унтчлагдаад ерөнхийдөө манай хүүхдийн улирал дээр ийм Монгол хэлний хичээл дээр ингэж гарсан юм байна гэд хичээл тус бүрээр нь ийм харах боломжтой болж байгаамаа. За дараагийн мэдээлэл нь болохоор арга хэмжээ. За энд сургуулийн зүгээс ингээд сургуулийн нийгмийн ажилт юм уу багш нар ингээ арга хэмжээ төлөвлөө тухайн ангийн хүүхдүүдийг арга хэмжээнд хамрагдана гэд нэмэд өгсөн бол тухайн арга хэмжээнүүд ингээд календараараа тэдний өдөр ийм арга хэмжээтэй гэд ороод ирнэ. За дараачих нь даалгавар. За LMS систем дээр багш нар ингээд гэрийн даалгаврууд бөглөөд ингээд илгээх юм бол энэ систем дээр маань даалгаврууд орж ирж эхэлнэ. За хичээлийн хуваарийг мөн ижилхэн тухайн яг нэг хичээл зэгдрээд үндсэн хуваар ороод ирэхлээр тэдэн цагаас ийм хичээлтэй гэд ороод явна. За skip line буюу зөрчлийн мэдээлэл. За энэ дээр ерөнхийдөө зөрчлийн оноо ингээд эдэр жаргал багш ингээд зөрчлийн оноо
нэмэгдээд нэмээ бичсэн тохиолдолд тухайн хүүхдээр зөрчлийн оноо тэгээс 1 2 3 4 гэ нэмэгдээд ингээд явна. Мөн энэ дээр ингээд ярилцж хагаад за тухайн хүүхдийн зөрчлийн оноо 18-аас дээш бол тийм арга хэмжээ, ийм арга хэмжээнд хамрагдах хагас өдрийн шийтгэл тэдний өдөр ингээ хамрагдана гэсэн мессежийг бас ингээ өгч болно. Одоо зөрчлийн энэ мэдээлэл одоо ингээд саяхан хөгжүүлэлтөнд тусаад ингээ хийсэн учраас одоогийн байдлаар ингэж харагдаж байгаа. Одоо бид нар тухайн мэдээллийг ерөнхийдөө хүүхдүүдийг эцэг эхчүүд болон одоо аппликейшн маань Android болон iOS дээр аль алин дээр нь гараад яг эцэг эхчүүдтэй танилцуулаад ингээд нээлттэйг хэрэглээд эхлэхэд эрчим дүүнэн арга хэмжээнүүд нь гэрийн даалгаврууд нь хичээлийн хуваар нь зөрчлийн мэдээллүүд нь ингээд бүгд LMS систем дээр ангийн багш юм уу хичээл ордог ингээд багшнууд нөхөд бичээ оруулчихсан байх юм бол ингээ энэ хүүхдийн хувьд ерөнхийдөө мэдээлэл нь аюу нээлттэй болох юм аа. За сурагч ирэхээр орвол ингэж харагдана. Харин багш ирэхээр орвол за би нөөрөх ирэхээр ороод үзүүлье. За багш ирэхээр одоогийн байдлаар гар утасны аппликейшн маань хөгжүүлэлт багш ирэхээр ороход одоо хичээлийн хуваарь харах боломжтой байгаа. Одоогийн байдлаар 4 сарын 19-ний хичээлийн хуваар ингээд LMS систем дээр ороогүй учраас харагдахгүй. Хэдээс ямар хичээлтэй вэ гэдгээл харна. Бусад эрцгийн бүртгэл бусад зүйлсийг одоогийн байдлаар бид нар яг систем дээрээ өөр дээрээ хандаж орж байгаад ингээд нэмэх хасах өөрчлөх боломжтой байгаа. Бодохгүй энэ аппликейшн маань илүү хөгжиж шинжлэхдээ дараагийн вершн гаргахлаар багш бүрэн удирдлагыг гар утаснаас хөгжүүлдэг болох байхаа гэж найдаж байна.